хугацаа, зөв хэрэглээний заавар юм. Эмийг эмчийн заавраар хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Зөвчөр, зөв эмчилгээ. Эрүүл мэндийн яам. NTV телевиз экологийн цагдаагийн алба хамтран бүтээв. Амьтдын тухай сонирхолтой баримтууд. Цаабуг. Цаабугын эрийг этэр, эмийг манжиг, төлийг хугаш гэж нэрлэдэг. Тэдний амьдрах таатай орчин нь далайн төвшнөөс дээш 2500-аас 3500 метрийн өндөрт орших ян сардаг тайгын бүсүүд юм. Түүний нүдний өнгө нь эд шидийн гэмээр ховсон өөрчлөгддөг. Тухайлбал зуны улиралд алтан шаргал, өвөл хөх өнгөтэй болдог. Энэ нь түнэр харан хойдож орчин тойрноо харж эдэж тэжээлээ олоход нь туслах байгалийн зохицол юм. Хойд төвлийн хасах 50-аас хасах 70 хэмийн хүйтэнд амьдрах чадвартай энэ амьтныг цаатнуудад дасна гэдэг үг нэршил нь эртний ойгор хэлнээс үүсэлтэй хэмээх нь бий. Цаабуг усанд гарамгай сэлдэг нь үнэхээр гайхмаар. Учир нь ихэнх хүмүүс түүнийг ихэвчлэн ой тайгад идээшилж зөвхөн цас мөсөн дээр л сайн явдаг гэж боддог. Түүний хамрын хөндийн хялгсан судаснууд нь хүнийхээс 25 дахин их байдаг бөгөөд цэлхүйтэн агаарыг дорн бүлээсгдэг байна. Иймд европчууд үлгэрт гардаг Рудольф Цаабугын хамрыг улаан өнгөтэй болгосон. Уг амьтан нь алхах үедээ туурайгаа хавирч явдаг учраас хөлөөс нь хонх жингэнэж байгаа мэт өвөрмөц содон дуу гардаг. Иймээс цаабугнууд ямар ч зузаан цас, хүчтэй шуурга, алс хол газар байсан. Нэгнийхэн чимээг сонсон урагшилсаар сүргээсээ тасарч төөрдгөө байна. Дэлхийд ирэх өвсөн тэжээлд том хөгтөн амьтдаас хамгийн хол нүүдэлдэг нь цаабуг юм. Тухайлбал тундрын цаабуг дунджаар 5000 орчим километр замыг туулдаг байна. Төвхийн хуудсыг сөхвөл 1764 онд Дархан шавийн тоо бүртгэлийн дансанд 192 цаабуг бүртгэгдснээр Монгол үжигийн хэлэнд цаабуг гэх нэр орж ирсэн байдаг. Түүнчлэн уг амьтныг цаатнууд эрт дээр үеэс эхлэн гаршуулн тэжээж ахуй амьдралынхаа салшгүй хэсэг болгоод байна. Гэрийн цаабуг сайн муу хүнийг ялгаж чаддаг. Муу хүнд нүрэж харуулдаггүй байна. Энэ нь түүнийг их ухаантай, совин сайтай, дасамтгай амьтан гэдгийг илтгэж байгаа юм. Монгол улсын улаан номонд нэг ховор амьтнаар бүртгэгдсэн цаабугыг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор нэг ховор амьтны жагсаалтанд багтсан амьтныг хууль бусаар агнавал засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолд зааснаар 19 сая 600 мянган төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлөвлөж, эрүүгийн хуулийн 24-ийн 5 дугаар зүйлд зааснаар 5 сая 400 мянгаас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Та цаабугын талаарх сонирхолтой мэдээллийг дэлгэрүүлэн судалж, энэ талаар үр хүүхэдтэй таниулан мэдүүлж, бусдад түгээн ан амьтдаа хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулаарай. Байгаль энэ тэргүүнд.